Чи хангалттай сайн байгаа шүү. Чи өдөр хүртэл хангалттай сайн байгаа. Заавал бусад хүмүүс чиг чи ямар нэгэн том амжилт гаргаад бусад хүмүүст ингээд танигдаад ч юм уу ямар нэгэн бизнес мөнгө төгрөг инээ тэрэ гэдээ яваадах заавал шаардлага байхгүй. Заавал тэр том зүйлүүдийг хийж ид чи өөрийгөө амжилтанд хүрлээ эсвэл би сайн байгаа гэж бодох шаардлага байхгүй. Чи зүгээр л одоо хичээж байгаагаараа хангалттай. Маш олон өдрүүд магадгүй чамд ингээд хүнд хэлж чадахгүй, хэцүү мэдрэмжтэй, бууж өгмөр санагдаад заримд нь зүгээр л бууж өгсөн ч юм уу маш олон зүйлүүд тохиолдсон баг. Хинт ч хэлж чадахгүй хүнд үед. Гэхдээ хамгийн чухал зүйл бол чи яг одоо энийг үзээд яг одоо энд байна. Тэр л хамгийн чухал. Чи дахин нэг жилийг даваад чи энэ жилээ ингээд эхлүүлээд явж чинь. Тэр л хамгийн чухал шүү. Маш олон хүмүүс жилд үхдэг, маш олон хүмүүс үхэх талаар боддог, бууж өгдөг, хэцүү мэдрэмжэндээ баригдаад тэр мэдрэмжэндээ боомлогдож үхдэг. Гэхдээ хамгийн чухал зүйл нь чи тэр мэдрэмжүүдтэйгээ хамт өдийг хүртэл хичээсэн, давхыг хүссэн, одоо хүртэл оролцоор байгаа. Тэр л хамгийн чухал. Заримдаа зүгээр л амьдралд заавал том зорилго, заавал тийм тиймээ зүйлс гэхээсээ илүүтэй зүгээр л урдах асуудал хэцүү мэдрэмжээрээ өөрийгөө боомлуулахгүйгээр тэр мэдрэмжийг давж тэр хүнд хэцүү асуудлуудтай тэмцээд бууж өгөхгүйгээр тисэж ирэх хамгийн чухал байдаг. Тэгэхээр чи өдийг хүртэл маш сайн дэвчиж байгаа шүү. Маш сайн хичээж байгаа шүү. Би хүртэл өөртөө маш хатуу ханддаг гэсэн. 2025 онд дөнгөж гарахад би өнгөрсөн жилдээ юу ч хийж чадсангүй гэдэг өөрийгөө маш их буруутгажсэн. Би заавал ямар нэгэн зүйл хийж амжилт бүтээж өөрийгөө таниулж юм уу ямар нэгэн тиймэрхүү том зүйлсийг хийж ижил би ерөөхдөө бол өөрийгөө үнэлэх гээд байсан. Тэрнээс нааш би өөрийгөө үзэн яддаг, өөртөө дургу би яасан гэж энийг хүртэх хэрэгтэй юм бэ гэж өөртөө хатуу ханддаг байсан. Гэхдээ одоо энэ бүх зүйлүүдийг эргээд харахад зүгээр л тэр олон зүйлүүд, тэр олон том зүйл хийхээсээ илүүтэй зүгээр л би урдах асуудлуудаа шийдэж чадж байгаа нь би бууж өгөхгүйгээр хичээж байгаа нь би өдийг хүртэл ингээд оролдоод сайн ч бай, муу ч бай, алдаа ч оноо ч би зогсолтгүйгээр явж байгаа л яг үнэндээ хангалттай байсан юм байна гэдгийг ойлгож байгаа. Тэгэхээр энийг үзэж байгаа чи ч гэсэндээ хангалттай өдийг хүртэл маш сайн байгаа шүү. Цаашдаа ч гэсэндээ улам бууж өгөх мэдрэмж төрсөн ч хэцүү мэдрэмж төрсөн ч түүндээ авталгүйгээр тэр бүх хэцүү зүйлүүдэд даваад цаашаа гарахыг хичээгээрэй. Магадгүй хин нэгэн чамд хэлээгүй байх. Тэгтээ чи хангалттай байгаа шүү. Чи өдөө хүртэл маш сайн дэвтсэн, маш сайн хичээж байгаа, бууж өглөхгүйгээр явж байгаа. Тэр ч л хамгийн чухал. Тэгэхээр бууж өглөхгүйгээр цаашдаа ч гэсэндээ хамгийн сайнаараа хичээгээрэй. Тэр чинь л хангалттай шүү.